уурхайн соёлын ордны бүжгийн дугуйланг мөн ажиллуулж олон сайхан шавнырыг төрүүлэн гаргаж байгааг нэг нь өнөөдөр багштайгаа талангаа хийж байгаа манай байгаль бүжигч юм аа. За ингээд явчихсан юм байна. Одоо та бүхэнд байгаль бүжигчнийхаа номлыг өчигдөр танилцуулъя. За манай байгаль маань Баян өндөр зөвлөлт сургуулийн 10 дугаар ангид суралцдаг гэдгийг та бүхэн мэдж байгаа бах. 1991 онд хүүхдийн урлагийн Яргой наадмын мөнгөн медаль, 2003 онд Морьтон хүүхдүүд ардын бүжгийн урлагдааны алтан медаль, 2003 онд Монгол Улсын давь жүжигчин Ганчимгийн нэрмжит хүүхдийн зохиомжтой бүжгийн тэмцээнээс Монголын хүүхдийн ордны эрд мөнгөн медалийг хүртсэн байна. 2005 онд Ялалтын 60 жилийн зориулсан бүжгийн тэмцээнээс мөн алтан медаль, 2006 онд Монголын хүүхдийн ордны эрдэм хүрэл медаль, 2006 онд уурхайн соёлын ордны авиаслаг сурагчаар тодорч байсан байна. Мөн 2006 онд Монголын авиасны академийн авиастын хүүхэд алтан медалаар шагнагдж байсан байна. Та бүхний алан дэс сонсогдохгүй байна. Үнэхээр энэ өөрийнхөө наснаас ахадсан их зүйлийг бүтээж ингэж хөрөж яваа бүтээлч 2007 онд Баян өндөр цогцлбор сургуулийн тэргүүний сурагч мөнгөн медаль, 2008 онд Монгол Улсын ардын багш Монгол Улсын давь жүжигчин Дэд профессор Долгор Сүрэнгийн нэрмжит өвлөн бүжигцгээе 5 дугаар уралдааны тэргүүн байр алтан медаль тус хүртсэний дээр уурхайн соёлын ордны эрдэнэ бүжгийн чуулгад мөн амжилттай бүжиглэж байна. За ингээд мэдээж чуулгын бүжигчин хүн чинь мэдээж чуулгын төлөвлөгөөд орно гэдэг оролцдог байж таарна. Тэгэхээр энэ хугацаанд бүрт хөгжимч драм бид нэгэн гэр бүл олон үндэсний ясны концерт Цасан гуаба 7 модой хүүхдийн бүжгэн жүжиг 9 дуур зэрэг томоохон уран бүтээлүүдэд амжилттай оролцсон тоглож байна. Тоглосон байна. Ингээд одоо эрдэнэ чуулгын бүтээл Цасан гуаба 7 модой хүүхдийн бүжгэн жүжиг манай уран бүтээлийн самд байт юм инфо уран бүтээл маань шинэ жилээр тоглогдсон гэдгийг хүүхд багчууд маань сайн санаж байгаа. Тэгэхээр одоо та бүхний өмнө Цасан гуаба 7 модой хэмээх нэг мюзиклийн хэсгээс сонирхолтой гэж байна. Ингээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Сэрэн Надмид бүжигчин байгаль нарыг дахин тайзнаа урьж байна. Мөн хамтран уурхайн соёлын ордны бүжгийн дугуйлангийн авиаслаг бяцхан бүжигчид хамтран бүжиглэх болно.
Монгол Улсын соёлын төвийн ажилтан Сэрэн найдмад бүжигчин байгалаа уул хатан соёлын ардын бүжгийн дугуулангийн авьяастайг бүжигчин сурагчид. Баярлалаа. Сарны дор бүжихийн уран бүтээлийн тайлан тоглолт маань үргэлжилж байна. Та бүхний өмнө дуу бүжгийн эрдэнэ чуулгын мэдчилгээг үргэлжлүүлэх гэж байна. Сэродын хөгжим дарилан нутаг дуу бүжгийн эрдэнэ чуулгын дуучин Ариун Баяр. За ингээд юуны өмнө өнөөдөр тайлан тоглолтоо хийж байгаа. Уур хачин соёлын ордон дуу бүжгийн эрдэнэ чуулгын гослол бүжигчин Монгол Улсын соёлын төвийн ажилтан Цэрэн найдмад эгчтэй болон түүний шав дүү байгаль нартаа цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж байна.
Уран бүтээлийн тайлан тоглолт маань үргэлжилж байна. Монгол Улсын жаргал жүжигчин ганчин бие нэглэлтэй эхийн сүү. Ингээд багш хоёр уран бүтээлч дахин тайлзнаа орж байна.
Тэгээд манай хоёр уран бүтээлчийн сарны дор бүжихгүй хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтод мэдлэгээ дэвшүүлэхээр Эрдэнэ төвч гэж болон уран бүтээлчид мөн хүрэлцэн ирсэн байгааг та бүхэнд хэлэхэд таатай байна. Алтан гэрлийн хөгжим аргамаг хурдан үлэг босод хөгжимчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ажил биш хөгжимчин жигдэн
Баярлалаа. Тэгэхээр бидний дунд манай үзэгчдийн дунд өнөөдрийн сарны дор гэж буй хэмээх сайхан тайлан тоглолтыг үзэж сонирхоор хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг би даван танилцуулъя гэж бодож байна. Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэ хотын захирагч ноён Шархуу хүрэлцэн ирсэн. Уургачин багийн засаг дарга Жавсмаа Баянмүдэ зөвхөн сургуулийн гүйцэтгэх захирал их заяа Орхон аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн Отхон Бата мөн уургачин соёлын орны дарга Монголын зохиолчдын хэвлэлийн шагналт яруу найрагч Дамбийн Ташталдан хүрэлцэж хүндэтгэл зуусан байна. Ингээд тавтан цааш үргэлжлүүлье. Эрдэнэ хоёрын дэглэлтэй дөрвөн уулын суурь гоцлооч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэн Надмид.
Дуулж эрдэнэчүүдийн бүжигчин Бацархтын байр одоо тавгийн өмнө дахин Бэлгийн цэргийн дуужгийн чуулгын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Мартыг дахин урьж байна. Санаатай тавхандаа зориулаад ардын жижигчин төрийн хөшөө шагнарт лувсан шарны хөгжим чимдэрчин шүлэг хамхны сайн мэд газрын жигүүр гээд киноны дуугаар аяарья. 날 밀어
баярлалаа. Монгол улсын гавьяа жүжигчин Ганчимгийн дэглэлтэй энэрл хайрал Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Сэрэн Надмид, байгаль цэцэг навч Хөрөл Баатар